За сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн хичээлээрээ нүүрс ус дурагчид гэсэн сэдвийг үзнэ. За дараах бичлэгийг үзээд бүгдээрээ нүүрс ус дурагчийг хэд ангилдаг, юу гэж ангилдаг талаар үзье. Ус дурагчид нүүрс дурагчаас тогтсон нийтлүүдийг хансан нүүрс ус дурагчид гинэ. За хансан нүүрс ус дурагчийг хоёр ангилдаг. За нүүрс ус дурагчийг хоёр ангилдаг. Хансан нүүрс ус дурагч, ханаагүй нүүрс ус дурагчийг хоёр ангилна. За тэгэхээр хансан нүүрс ус дурагч нь бол дан холбоогоор холбогддог. За нүүрс дурагчийн хооронд бол дандаа дан холбоогоор холбогддог нийтлэг хэлэх нэ. За тэгэхээр хансан нүүрс ус дурагчийг алкан гэж бас нэрлэдэг байх нь. За тэгэхээр нэг молекулаас тогтсон байвал энэ метан гэж нэрлэнэ. За хоёр молекул хоёр нүүрс дурагчийн атомоос тогтсон байвал этан. За бүтцийн том юм бол харагдаж байна. Энд дээр хэрхэн байрлах талаа. За гурван нүүрс дурагчоос тогтсон бол порфон гэж нэрлэнэ. За мөн бүтцийн том юм харагдаж байна. За тэгэхээр ханаагүй нүүрс ус дурагч нь бол яах нь давхар юм уу эсвэл гурвалсан холбоогоор холбогдсон байна гэж үзэж болох нь байна. За тэгэхээр энэ алкин гэсэн хоёр хуваадаг байх нь ханаагүй нүүрс ус дурагч. За тэгэхээр алкен нь бол хоёрчоо холбоогоор нүүрс төрөгч нь хоорондоо давхар холбоогоор холбогдсон нэгдлийг хэлдэг байх нэ.
За тэгэхээр хоёр нүүрс ер нь бол алкен нь давхар холбоогоор холбогдож байгаа учраас этиенээс эхэлдэг. Тэгэхээр хоёр нүүрс төрөгчийн атом агуулсан нэгдлийг бол этиенгийн за бүтцийн томьёонд харагдаж байна. За гурван нүүрс төрөгчөөс тогтсон нэгдлийг бол порфингийн за мөн бүтцийн томьёонд харагдсан байна. За Ц3H6 гэсэн томьёотой байх нь. За 4 нь нүүрс төрөгчөөс тогтсон нэгдлийг нь болохоор бүтцийн. За тэгэхээр алкены ерөнхий томьёо нь CnH2n байх нь. За алкин нь болохоор нүүрс төрөгч нь бол яг нь хоорондоо дандаа трипл холбоо буюу гурван холбоогоор холбогдсон нүүрс ус төрөгчийг хэлдэг байх нэ. За тэгэхээр алкины ерөнхий томьёо нь CnH2n хасах 2n-ээс хасах нь 2 гэсэн ерөнхий томьёотой. За тэгээд нэг нүүрс төрөгчийн атом хоёр нүүрс төрөгчийн атом агуулсан нэгдэл байвал тэрийг нь этиенгийн за тэгээд бүтцийн томьёонд харагдаж байна. C2H2 гэсэн томьёотой. За порфин нь болохоор гурван нүүрс төрөгчийн атом агуулсан. За томьёо нь C3H4 гэсэн томьёотой. За бүтцийн томьёогоо бүгдээрээ зуръя. За 4 нүүрс төрөгчийн атом агуулсан нэгдлийг нь болохоор бүтцийн. За тэгэхээр C4H6 гэсэн тус ерөнхий томьёотой байх нь. За бүтцийн томьёо нь мөн харагдаж байна. За тэгэхээр алкан дан холбоотой алкин давхар. За алкин нь болохоор гурван холбоогоор холбогдох нэ. За тэгэхээр бид нар саяны бичлэгээс бол ерөнхийдөө нүүрс ус төрөгчийг бол хансаа ханаагүй гэж хоёр ангилдаг үзлээ. За тэгэхээр хансан нүүрс ус төрөгч буюу алкан. За энэ нь болохоор ерөнхий томьёо нь CnH2n дээр нэмдэг 2 гэсэн томьёон захирагдах бөгөөд за нүүрс төрөгч ба ус төрөгчөөс тогтсон дан сигма холбоо агуулсан задгаа хэлэхэд энгийн орган нэгдлийг бол алкан гэж нэрлэдэг байгаамаа. За тэгэхээр энд бол метаны томьёо байна. За метан CH4 гэсэн томьёотой. За тэгэхээр метан, этан, пропан, бутан, этиен, порфин гэсэн томьёонуудын бүтцийн байгуулалтын энд 3 дахь зургийн дээр харагдаж байна. За тэгэхээр нэг ерөнхий томьёотой ижил функционал бүлэгтэй төстэй байгуулал химийн шин чанартай органик нэгдлэг бол гомлог гэж нэрлэдэг. Тэгэхээр одоо жишээ нь CnH2n дээр нэмдэг нь 2 гэсэн нь бол алканы гомлог игнэ гэсэн үг байна. Тэгэхээр энэ гомлог нэгдлүүдийн молекул дахь нүүрс төрөгчийн атомын тооны өсөх дарааллаар нь байрлуулсныг гомлог игнэ гэж нэрлэдэг байгаа юм. За C1-ээс эхлээд C10 хүртэл ингээ байрлуулсныг бол энийг гомлог игнэ гэж нэрлэнэ. Тэгэхээр энэ гомлог игнэний гишүүд нь CH2 гэсэн бүлгээр бол ерөнхийдөө ялгаатай байдаг. За одоо энэ дээр бүгдээрээ алкан буюу метанаас за декан хүртэл ингээд байгуулалтын томьёо нь төлөв байдал шинж чанарууд нь энэ дээр харагдаж байна. За тэгэхээр эхний метан, этан, порфон, бутан нь бол хий төлөвтэй. За тэгээд пентанаас декан хүртэл шингэн. За гексадекан буюу 16 нүүрс төрөгчийн атом агуулсан нэгдэл нь болохоор хатуу төлөвтэй байдаг байх нэ. За тэгэхээр органик нэгдлийг нэрлэх дөрвөн байдаг. За нэгт нь бол нүүрс төрөгчийн үндсэн хэлхээг бол тодорхойлох хэрэгтэй байдаг. Хоёрт нь үндсэн хэлхээгээ дугаарлана. За гуравт нь халагч бүлгүүд буюу хажуугийн хэлхээ функционал бүлгийн байрлал нэршилд орох дараалтыг нь тогтоох нь байна. За тэгээд нэрлэхдээ эхнээс нь халагч бүлгээ нэрлээд, үндсэн хэлхээгээ нэрлээд, дараа нь давхар холбоогоо нэрлээд, тэгээд функционал бүлгээ нэрлэнэ. Ийм үндсэн дөрвөн зарчмаар бол нэрлэх нь байна. За жишээ 1, жишээ 2 гэсэн юм хоёр томьёо байна. За жишээ 1 дээр нь харахаар бид нэр за бахин цэнхрээр тодруулсан хэсэг дээр үндсэн хэлхээг аваад үзчихье. Тэгэхээр үндсэн хэлхээ нь бол үндсэн хэлхээг тодорхойлно гэхлээр 4 цэтэй байх нь. 4 цэтэй. За тэгээд халагч бүлэг нь юу аах вэ гэхлээр CH3 буюу
метил бүлэг байна те. За тэгэхээр энэ нэгдлийг эхнийгийг нэрлэхээр 2 дугаар цэдэр байгаа учраас 2 метил 4 цэтэй дан холбоотой хэмжээ бутан гэж нэрлэнэ. Жишээ 2 нь болохоор за халагч бүлэг дээр нь болохоор юу байна? Метил хологор гэсэн. За тэгэхээр энэ дээр 2 3 дугаар тэр юу шүү? Метилийнх нь нэг томьёон дутуу байна шүү те. L гэж харж CH3 байгаа шүү. Тэгэхээр энэ 2 3 дугаар C дээр метил бүлэг байгаа учраас D гэж авна. 3-нд метил бүлэгтэй байвал tri гэх зэргээр ингэж явна. За тэгэхээр 2 3 D метил бутан гэсэн томьёо бол жишээ 2 дээр харагдаж байна. За тэгвэл халагч бүлэг нь анхны гомлогийн гишүүний нэг ус төрөгчийн атма алдсан салбарлаагүй алкил бүлгийг ил дагавартай нэрлэдэг байна халагч бүлгийг нэрлэхдээ. За тэгэхээр метил, этил, пропил, бутил, амил гэсэн нэгдлүүд байдаг байна. За тэгэхээр нэг цэтэй бол метил, хоёр цэтэй бол этил гэж цаашаа нэрлэгдээд явна. За бүгдээр энэ яах нь нэгдлүүдийг харъя. За тэгэхээр изопропил гэсэн нэгдэл бол бас байдаг. За дандаа төгсгөлд нь бид нар халагч бүлгээ нэрлэхдээ дандаа ил нөхцөл авдаг байна. За тэгэхээр одоо бид нар энэ дээр үндсэн хэлхээгээ тодорхойлох нь байна. За тэгэхээр эхнийх дээр нь үндсэн хэлхээгээ тодорхойлохлоор за ер нь бол яаж ч авсан 6 цэтэй байх юм бэ? За тэгэхээр бид нар яг энэ доош харсан M үсэг шиг хэлбэртэй яг хэлхээг нь үндсэн хэлхээгээ үзчихье. Нэгдүгээр томьёон дээр. За тэгээд үзэх юм бол 1 2 3 дугаар C-н дээр энд юу? CH2 CH3 гэсэн этил бүлэг энд агуулгадж байна. Халагч бүлэг этил байна. За тэгээд дараа нь 4 дугаар C дээр метил бүлэг байна. Тэгэхээр энийг нэрлэхийн тулд 3 дээр метил, 4 этил гиксан. За тэгэхээр багш нь энэ дээр бол артлаас нь яах нь тоолоод явцсан байна гэсэн. Үндсэн хэлхээгээ гол нь сайн гаргаж ирэх нь байна. За тэгэхээр энэ дээр октан гэхэлэр 8 цэтэй байна. За тэгэхээр үндсэн хэлхээ нь бол яг доор байгаа 20 дугаар томьёон дээр доод байгаа хэсгийг үндсэн хэлхээгээ авах юм бол 4 дугаар цэгээс дээшээ яасан изопутил гарсан байна те. За C H3 CH2 CH CH3 гэсэн энэ нэгдэл бол изопутил гэсэн халагч бүлэг байна. Тэгэхээр 4 дээр 2 дахь изопутил октан. За энийг нэрлэх юм бол 3 метил за 4 порфил октан гэж бас өөрөөр нэрлэж болдог. За олон улсын нэршлэр бол бид нар 4 2 дахь изопутил октан гэж нэрлэх нь байна. За хамгийн сүүлийн томьёон дээр за үндсэн хэлхээгээ бид нар харахаар доороос улаанаар тэмдэглэснээс тоолъё. Тэгэхээр 1 2 3 4 дээшээ явлаа 5 тэгээд буцаад эргэлээ CH3 ингээд 6 ингээд 7 цэтэй үндсэн хэлхээ байна. За тэгэхээр ингээд 7 цэтэйгээд үзэхлээр бидний дээрээсээ тодлоор 3 4 дугаар цэ дээр тий. За тэр дээр байгаа CH3 нь бол 3 дугаар цэ. Тэгээд 4 дугаар цэгээд 3 4 дээр юу метил бүлэг байгаа учраас 3 4 диметил гифтан гэж нэрлэх нэ. За тэгэхээр ерөөсөө найрлагаараа ижил бүтэц байгуулалтаараа ялгаатай органын хэллэгийг изомер гинэ. За энийг өмнөх хичээл дээр үзсэн. За тэгэхээр байгууллагын изомерыг байршлын салбартын гэж ангилдаг. За одоо бүгдээрээ та нар өөрсдийнхөө дэвтэр дээр энэ нэгдлийн изомерыг бичээрэй. Ямар изомертэй байх вэ? Байрлалаараа яаж яах нь вэ? CH3 одоо энэ этил метил бүлгүүд нь байрлал нь солигдоод байрлалын изомер болно гэсэн үг. Тэгэхээр энийг бүгдээрээ дэвтэр дээр үзээрэй. За өмнөх хичээл дээр үзсэн учраас багш нь алгасаад явлаа. За тэгээд алкин. Алкин гэхлээр нэг ширхэг давхар холбоо хэлхээтэй нүүрс ус төрөгчийг хэлнэ. Тэгэхээр алкины ерөнхий томьёон CnH2n ахна. За нэрлэхдээ дандаа эти 2 дугаар цэгээс нүүрс төрөгчөөс эхлэх учраас этин, порфин, бутин гээд дикийн хүртэл явах нэ. За алкин. За алкин нь болохоор гурвалсан холбоо бүхий хэлхээтэй нүүрс ус төрөгчийг хэлнэ. Тэгэхээр алкины ерөнхий томьёон бол CnH2n хасах нь 2 гэсэн томьёотой. За тэгээд нэгдлүүд нь хажуудлын хүснэгтэн дээр харагдаж байна. За үндсэн хэлхээг тодорхойлсон гин. Тэгэхээр бид нар дахиад яах нь үндсэн хэлхээг
тодорхойлохын тулд бас л яг нь хаашаа үндсэн хэлхээтэй байна вэ гэдгийг энэ мэтийн дээр харах нь байна. За тэгэхээр эхнийх дээр бол энэ дээр бол яг нь 5 үндсэн хэлхээ нь бол 5 цэтэй байгаа учраас пентан. За тэгээ хоёрчин холбоо нэг ширхэг байгаа учраас пентин гэх нь байна. За тэгээд яг 3 дугаар цэгээс метил бүлэгсэл болж байгаа учраас 3 метилг нь пентингээ яагаад 1 гэж үтсэн гэхлээр 1-р цэгийн артлал нь давхар холбоонд байгаа учраас 1 гэж нэвчгэн байна. За тэгээ сүүлийн шинжилсэн хөтөлбөрөөр бол 3 метил пент гээд за хэдвэр цэ дээр байгаа гэдгийг 1 гэж үчээд артлалт нь ен гэсэн утгаараа бид нэр авч ингэж нэрлэдэг болсон байх нэ. За энэ дээр этиний томьёонууд бол ерөнхийдөө алкины томьёонуудыг за нэрлсэн харагдаж байна байгуулалтын томьёотойгоо. За тэгэхээр алкины бас изомерид байдаг байгууллагын орон зай ингээ за тэгээд эдгээр нь банк хоорондынх нь хэрхэн салааж байна, байршлын салбарлалтынх нь хэрхэн салаалж байна гэдэг нь бол энэ дээр бүх томьёонууд нь өгөгдөж харагдсан байна. За тэгэхээр та бүхэн дэвтэртээ гэрээний даалгаварт изомеридыг төрлөөр нь энэ томьёонуудаа харж гаад ангилаад бичээрэй хүүхдүүдээ. За анхаарал хандуулсанд баярлалаа.